надтай нэг юм тохиолдсон юм байна. Тэгээ тохиолдсон юмгаа яагаад тохиолдсон бол гэдэг эрлэг сүүлийн 3 жил хийлээ л дээ. Энэ дан ганц зориг ахсныг хэн алсан гэдэг байгаа талаар бас биш шүү дээ. Цаана маш олон хүмүүсийг бидний мэддэггүй хүмүүсийг маш олон 10-аар нууцаар хөнөөсөн. Тэргээ хүмүүс зориуд дээр мэдүүлэхгүй гэж төрийн нууцд оруулж төрийн нууц гэж материал оруулаад өөртөө батлаад нууга дарцсан байдгийн байлаа. Тэгээд яг тэр удмөрөөр ороод явж байгаа тохиолдсон юм тэр юм аа. Дээр гарлаа гэдэг нь дээд тэнгэрт очиод зориг ахынтай уулзаад ирсэн. Таны энэ ярьж байгаа ярианд бид нар яаж итгэх вэ? Тэгэхээр тэнгэрт очиод ирсэн хүний энэ яг үнэхээр тэгсэн гэдгийг нь тэнгэрт очиод ирсэн хүн л батлна. За яаж батлах вэ гэдгийг та хэрвээ асуух юм бол хэрвээ танаа удамд хэрвээ таны мэддэг тийм улаач одоо онг тэнгэрүүд одоо юу гэдэг онгод их өвгдөг дээдсүүдээ буулгадаг тийм хүмүүс байх юм бол тэн дээрээ явж очиод за энэ залууд ийм тохиолдсон юм байна. Энэ үний юм уу? Ийм адил юм уу? Гэд онгодыг буулгаад асуух хэрэгтэй. Хоёрдугаар гэх юм бол дээшээ тэнгэрт гараад миний нөгөө очиж уулзсан гэсэн хүн маань одоо зориг агсан. Тэнтэй очиод холбогдоод энэ залуу үнэхээр өөртөө ч уулзсан юм уу? Дээшээ гашаад уулзсан юм уу? Гэж бас мэдчих бол. Хоёр талаар. За гуравдугаар манай одоо нөгөө тэнгэр шүтэн гэж яриад байгаа. Уул нь хүн бүхэн тэнгэртэй. Харин тэргээ мэддэг болохоос биш. За тэр би өөрөө дээшээ гараад уулзсан юм биш ээ. Өөрөөр хэлбэл намайг дээшээ гаргаад уулзуулсан одоо бидний тэнгэр шүтэн гэж ярьдаг тэр тэнгэр маань намайг дээшээ гаргаад уулзуулсан. Энд дээр бас нэг юм ярихад бид л мэдгүй болохоос биш бурхан тэнгэр бүгдээрээ биднийг доорх хин хаана юу хийж гэн, хин үнэн зүйлийн төлөө явж байна, хин зөв зүйлийн төлөө явж байна, хин юу тэд бүгдийг мэддэг. Тэд дахиад лавшруулаад хэлэхэд тэнгэрт очисон хүнийг тэнгэрт очисон хүн л тийм үгүй гэж шийднэ. Тийм болохоор би тэнгэрээс ирж байгаа тэр хүмүүстээр тэд мэднэ гэж хэлээд байгаа. Товшоод үз. Таныг ийм юм ярих нь танд ер нь ямар ашигтай юм бэ? Жишээ нь одоо таны одоо хэн нэгэн хүн ийм юм яриад таач гэж гуйсан ч юм уу, мөнгө өгж захиалсан ч юм уу, хэн нэгнийг гүтгэтгэж гэж хэн нэгэн таныг одоо ингэж ятгсан ч юм уу, одоо хөдөлтөж авч хуурамч юм яриулах гээд байгаа ч юм болов гэж хүмүүс хардах байх л та. Танд ер нь та яагаад ийм сэдвээр ярих болов? Яагаад энийг ингэж зоригтой ингэж хэлэх болов? Маш гоё асуулт байна. Тэгэхээр за хэн нэгний тийм надад нэг муухай зам байт юм аа. Яг өөрийнхөө зөв гэж бодсон тэр зүйл рүүгээ л явдаг. Өөрөөр хэлбэл би нэг хүний ятгаланд ороод хүний гар хөл болоод яваад байдаг. Тийм хүн биш. Бас дээр нь сая хүнээс мөнгө аваад тэгсэн ч байж болох гэж мэдээж зөв тэр талаас нь харах хэрэгтэй. Гэхдээ тэр мөнгө гэдэг юмныхаа учир шалтгааныг жаахан мэдээд ирэхийн алдад. Өмнө нь би маш олон төрлийн бизнес хийж байсан. Өөрөөр хэлбэл олон тэр мөнгө гэдэг юмыг олох гэж олон янзаар оролдож исэн гэсэн үг. Тэгээд тэрнтэй мөнгөө олж ич байсан, бизнесээ хийж байсан. Гэхдээ тэр бүрий цаашаа явах тусам олон бүр тэр мөнгийг олох шунал сэтэл төрж донтож тэр хэмжээгээр хүний надад итгэсэн итгэлийг алдаж эхэлдэг юм байна гэдгийг ойлгоод ухаарсан гэж боддгийн. Тэгээд өөр хүмүүс уулзаад тэгвэл яагаад энэ талаар ярьдгүй юм бол яагаад ганцхан заавал та ингэж уулзсан болов эсвэл шүү хүмүүс уулзчаад хэлэхгүй байгаа юм болов? Ер нь ийм бас байд юм уу? Наач ёстойгоо асуулт. Би яг наадхыг чинь хаагаал зөндөө явж байна л та. Тэгээд тийм хүнийг би одоогоор олохгүй байна. Магадгүй тийм байдаг байж болох. Гэхдээ яг сайн мэдэхгүй байна. Яг энэ тал өөр хүнийг би хайгаад олохгүй байгаа болохоор мэдэхгүй байна гэсэн байна. Гэхдээ та энд бас яриад өгдөө. Одоо жишээ нь тэнгэрт очин гэхээр зүгээр ингээд сууж байгаа гинт
нэг мэдсэн чинь үүлэндээ өрхөвөөл явчихд юм уу? Эсвэл унтчихдээ юм уу? Зөв. Яг тэрийг яаж вэ? Яг нэг юм байдیں۔ За одоо энийг бол баг ихэнх хүмүүс маань одоо мэддэг болоод байх шиг байна. За транст орно гинөө эсвэл бясалгах гинөө эсвэл одоо зүүдэндээ зүүн сонгоо одоо шинэ юу яа нэг тиймэрхүү юмудаг бол одоо ер нь бол сүүлийн хэдэн жил бол манай хүмүүс нэлээд удаа сонсч байсан байх. Тэрний бодит хэлбэрний. Өөрөөр хэлбэл тэр транст орох за тэр бясалгах гэдэг маань оюун бодлоо төвлөрүүлж сурах гэсэн үг шүү дээ. Энэ бол одоо чинь миний надтай тэр болж тохиолдсон юм хэрвээ 100% гэж үзэх юм бол одоо энэ транс гинүү бясалгах гинүү энэ юмнууд чинь зөвхөн 2%. Ер нь бол сүүлийн 90 оноос хойш явсан энэ зам бол яг гагцгүй заавал орох ёстой зам байсан уу гэвэл байсан л байх гэж би боддог. Ягаад гэвэл тэр хүмүүсийг тэр хараацаа гэж яриад байгаа тэр яригдсан тэр хүмүүсийг одоо ч гэсэн өөрсдөө яриад байгаа тэр хүмүүсийг тухайдаа би үнэхээр зөв юм хийсэн байхаа гэж боддог. Гэхдээ тэр ингэж 20 хэдэн жил явах шаардлагагүй байсан. Магадгүй 5 ч юм 10 жил яваад ухаарад дахиад шинээр юу гэдэг тэр шинэ үндсэн хуулиач гэдэг юм уу шинэ өөрсөндөө тохирсон төрөө байгуулад явах тэр боломж нь тэр хүмүүст байсан ганцхан хийгээгүй. Гэхдээ тэгэх гэж оролцсон хүнийгээ эднэр хорлцсон байхгүй. Хорлохтой тэр хүнтэй тэр хэрэг явдалд ойртсон бүх хүмүүсийг хорлоод явцсан. Нууцсаар хөнөөсөн гэсэн үг шүү дээ. Энэ сая зориг агсныг хөнөөсөн 3 хүн баригдаад шоронд ороод одоо ялаа авчир байж байгаа. Тэр 3 хүн зориг агсныг хөнөөсөн юм уу? Худлаа гэдгийг бүгдээрээ мэдж байгаа шүү дээ. Тэрийг нь хилдэг хүн байхгүй хоорхон л байхгүй. Хөөхий тэр 3 хүний цаана байгаа гэр бүлийнх нь л энэ худлаа байна гэж зүтгэж байгаа болохоос биш. Тэр 3 хүн хэрвээ алаагүй бол хэн одоо хөнөөсөн болж таарах вэ? Танд хэлсэн өдрийг хэлсэн шүү дээ. Тэр доторх нь шүү дээ. Одоо энэ Арслан намын дарга. Энэ Арслан намын дарга нь бол яг энэ хэрэгээр баригдаад байцаагдаад ингэж байсан хүн шүү дээ. Тэгэд тэр тухайн үед нь нөгөө одоогийн манан гэдэг байгаа энэ хүмүүс нь өөрсдөө эрх ажил хамгаалах гэж гаргаж аваад тэгээд нөгөө тэрнтэй холбогдолтой бүх материалууд чинь эдгээр бүгдээрээ устгацсан шүү дээ. Устгасан гэдэг нь тэр юм дээр бичсэн байгаа шүү дээ. Тэгэл тэгсэн бас ганц энэ хэрэг бэлтгүү их одоо юмтай бас холбоотой болоод явчихж байгаа. За тэр нь нөгөөх нь болохоор энэ тухайн үеийн 98 оны цагдаагийн ерөнхий газрыг удирдах байсан хүн. Бас дээрээс нь тэр хүн тухайн үед нийслэлийн цагдаагийн газрыг удирдах байсан ба тэрнээс хойшоо тагнуулын ерөнхий газар алихтаа тэнцэх газар гээд энэ хүчний хууль хүчний байгууллагуудын удирдлагын ажлыг ээж дараалан хашиж ирсэн хүн. Манангийн гар хөл гэж ямар хүчтэй байсныг одоо хүмүүс одоо ойлгож байгаа байлгүй дээ. Тэгээд яг тэр очисон газар бүртэн бас яг тэр 90-ад оны 90-ад оны дунд үеэс одоо хүртэл манай энэ хуулийнхны дотор буюу энэ хууль түүнийг хэрэгжүүлдэг энэ байгууллагуудын дотор цагдаа байна уу, алихтаа тэнцэх газар байна уу, энэ таниулын ерөнхий газар байна уу, энэ газар чи ямар их бүжиг намтай болж байгаа та нар өөрсдөө харж байгаа шүү дээ. Энийг тэр 2 хүнийг гэж танд хэн хэлсэн? Зориг агсан өөрөө хэлсэн. Зориг агсан өөрөө хэлсэн. Ер нь бол хэрвээ яг тэр түүхийг ингээд уншаад суулаад үзэх юм яг тэр 2 хүн дэр ер нь очт юм бэл. Ганц хамгийн анх энэ манан гэдэг юм гарахаас өмнө юу болж ирсэн гэдгийг аль болохтой гарах гэл энийг хайгаад явсан энэний хамгийн анхны хохирогч нь тэр миний очиж уулзсан энэ хүн байсан гэдгийг олсон үнэн болохоор зэрэг тэнгэр намайг дэш аваад тэр хүнтэй уулзсан юм уу гэж би дотроо ухаж олох юм аа. Одоо тэгээд таны энэ сонирхолтой нэг мэдээллийг монголчууд мэдлээ гэд ямар ашиг гарах вэ манай Монголд? Юу болоод байгааг энэ бодитоор хар. Энэ чинь хүн бүхэнд хөөгддөг шүү дээ. Хүн бүхэн хөөгддөг хэдүүлээ санаан зовдөг. Хөөгдөх ирээдүйн сайхан байгаасаа гэж боддог. Гэтэл тэр ирээдүй яг одоо байгаа энэ арслын энэ гаднаас орж ирсэн энэ тогтолцоогоор энэ юугаар бол тэр хүүхдүүдийн ирээд бол харагдахгүй шүү дээ. Энэ маш урдан солих хэрэгтэй. Ашиг нь гэвэл өөрсдийнхөө юм буюу өв соёл гэж бид нар
гайхалтай сайхан юм байна шүү дээ. Тэрэн дээрээ тулгуурласан юу ч хийж болно шүү дээ. Одоо биднэрт хөгжиж гэх юм бол хэрвээ хүсэх юм бол өвгдийн үлдээсэн өвийг зулгаагаар эхлэх юм тэн дээрээс одоо тэрэн дээрээ суйртай маш том хөгжлийн эхийг нь тавиад явж байгаа хүмүүс олон бий. Тэр хүмүүстэй хамтраад ажиллахад нам. Зориг агсны хэлсэн тэр хоёр хүнийг одоо та нэрлээд хэлчлээ шүү дээ. Тэгэхээр тэр хоёр хүн одоо эвгүй байдалд орох байх л та тийм ээ. Тэгэхээр та тэр хоёр хүнд хандаж одоо яг юу гэж хэлмээр байна? Тэр хоёр хүн байна. Тэр цаана байгаа хүмүүс байна. Энэ хүмүүс бүгдэнд нь хандаад хэлэхэд үүлийн үр гэж юм биш үү? Үүлийн үр гэнэ үү? Хорвогийн зам гэнэ үү? Ийм би байгаа шүү. Та нарын хийсэн юмнуудыг чинь хариу хийсэн юм чинь тэр чигээрээ бүгдээр хадгалагдаад хоримтлагтаад байж дээ шүү. Магадгүй өнөөдөр та мөнгөтэй болоод тэр юмнаас зүхтаад гарч болно. Эсвэл ямар нэгэн байдлаар хүчээр цагдаа зэргээр энэ бүхний зогсоолгоч бас болно. Гэхдээ нэгэнтэй л өвгдийн оршин байгаа тэр газар руу хизээ нэгэн цагт очих юм байна. Хизээ нэгэн цагт миний хэлсэн үнэн гэдгийг нь хизээ нэгэн цагт эрт орой хизээ нэгэн цагт мэднэ. За одоо энэ хоёр хүн бид нэр Тэнгэрийн дор оршдог байна гэдгээ мэдээд эхлээд ингээд ухаарсан цагаас эхлээд одоо энэ хоёр хүн чинь одоо жинхэнэ нөгөө төрийн хар хүмүүс аахгүй да. Уушлаараа би ингэсэн юм 20 жил энэ нуугаад ирсэн гэхдээ нууц гэж үнэхээр байдгүй энэ залуу нь үнэн юм байна. Ууг нь энэ хоёр хүн өөртөө мэдж байгаа байхгүй. Үнэн юм байна. Тэхийн тэгсэн цагт одоо дээр байгаа тэр нөгөө хоримтлагдсан нөгөө хар буруу юм байна штэ. Тэр нь сарнчих байхгүй да. Энд чинь эргээд 100 юм болоод ундраагаад ирэх байхгүй да. Эргээд хүмүүс ухаарлаад үл. Хамгийн гол хүн ухаар алдаа бүхний хойно заавал ухаал хамт байдаг. Ухаарлыг хүмүүст өгчих байхгүй. Ухаарлыг хүмүүст өгнө гэдэг маань эргээд энэ хоёр хүн чинь 100 өмнө үрийг тариа өгчих байхгүй да. Та тэгтээ яагаад өөртөө ийм их ихтгэлтэй байгаа? Магадгүй та зүгээр зөөдөлсөн чинь билүү? Яагаад гэвэл тэгвэл би заах би ингэж бодъё л да. Би худлаа ярьсан гэж бодъё л да. Тэгвэл би худлаа ярихдаа тэр одоо Монгол буугаад байгаа энэ 25,000 онгодыг худлаа яриулах хэмжээний худлаа ярьж чадахгүй байхгүй. Юу гэсэн үг вэ? Өөрөөр хэлбэл энэ залуу үнэн ярьж байгаа худлаа ярьж байгаа гэдгийг онгодуудаас очиж асууч л та. Тэгвэл энэ олон бөөнөр өдийг хүртэл яагаад энийг хэлэхгүй мэдэхгүй байсан юм уу хэлэхгүй байсан юм яагаад өдөө хүртэл хинч ярьдгүй юм. Яарн дээр наадах чинь хэлээд байна шүү дээ. Хэрхийг тэнгэрэл мэднэ гэдэг чинь наач нахгүй. Хэрхийг онгодод мэдэхгүй. Онгодын нэр тэнгэр байгаа байхгүй. Тэгэхээр хэрхийг тэнгэр мэднэ, тэнгэрийн мэдсэн юмыг онгодод баталгаажуулна. Тэгэл тэр. За баярлалаа.